220 сэтгэл цэцэрлэгийн төсөл эхэллээ. Та бүхэн дэмжээрэй. Би ч гэсэн хандаа өргөсөн байгаа. Хүүхдэд өөртөө итгэлтэй болгох, хамгийн гол нь суурь хэмжэжийг зөв болгоход цэцэрлэг хамгаас чухал байдаг. 220 сэтгэл цэцэрлэг төслийг бүгдээрээ хамтдаа дэмжицгээе. Би ч гэсэн дэмжиж байна. Хүүхэд бидний амьдралын баяр баясгалан. $229 цэцэрлэгийг бүтээн байгуулах энэ үйлсийг би ч гэсэн дэмжиж байна. Та бүхэн ч гэсэн дэмжээрэй. Бүгдээрээ энэхүү цэцэрлэгээ хамтдаа барьцгаая. МБС телевизийн санаачилсан 229 дугаар цэцэрлэг ард түмний төслийг бид дэмжиж байна. Бид ч бас энэ төсөлд нэгдэж байна. Та бүхэн дэмжээрэй. Орой минь дөргийн үзэгчдээ МБС телевизийн 229 дугаар цэцэрлэг ард түмний төслийн маань шууд нэвтрүүлэг эхлэж байна. Бид өнөөдрийнхөө дугаараар Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Бүрнэ Баяр гэж байгаа урьж оролцуулаад байгаамаа. Сайн байна уу та? Сайн байна уу. За бидний урилгыг хүлээн авчирсан танд баярлалаа. За тэгэхээр юуны өмнө үзэгчдэд төслийнхаа талаар баг зэрэг танилцуулсан дээр юм болов уу гэж бодож байна. Манай МБС телевиз боловсролын соёлын дэвшлийн төлөө сан нэртэй нэгэн төрийн бас байгууллагатай хамтран 229 дугаар цэцэрлэг нэртэй ард түмний төслийг эхлүүлээд удаагүй байна. Энэ маань яадаг төсөл вэ гэхээр 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг ард түмний сэтгэлийн дэмжлэг хандваар барьж байгуулж бүтээн босгож 2015 оны 9 дугаар сарын 1 гэхэд ашиглалтанд оруулж өгөх ийм зорилгыг тавин ажиллаад байгаамаа. Мөн банкуудын дансны дугаар мөн 150 тэг 51 тусгай дугааруудад үзэгчдийнхээ, иргэдийнхээ сэтгэл санааны хандив мессежийг авч байгаа юм аа. За тэгэхээр үзэгчд маань ойлгосон байх гэж бодож байна. Өнөөдрийн дугаарт маань Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Бүрнэ Баяр эгч маань оролцож байгаа. Нэвтрүүлгийн дундаас эхлээд шууд утас ажиллуулж үзэгчдийнхээ санаа бодлыг бас сонсно. Та бүхэн төслийг маань дэмжиж дуу хоолойгоо нэгтгэхийн зэрэгцээ хайртай дуучныхаа амар мэндийг нэрэх боломжийг бид олгож байгаамаа. За тэгэхээр Бүрнэ Баяр эгч бидний төслийг дэмжиж манай студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ 120 хүүхдийн багтаамжтай энэ 229 дугаар цэцэрлэг ард түмний дэмжлэг сэтгэлийн хандвар бүтээн байгуулах гэж байгаа. Тэгэхээр энэ төслийг эхлүүлээд удаагүй байна л да. Энийг сонсоод хамгийн анх сонсоод танд төрсэн анхны сэтгэл юу вэ? Мэдээж энэ бол одоо маш таатай, сайхан одоо үнэхээр боломжийн төсөл юм а гэж би бол сонсоод бодсон. Одоо ч гэсэн би ингээд танилцж байна л да. Гэхдээ энэ одоо цэцэрлэгийн энэ төслийн одоо хөрөнгийг хоригдлуулж байгаа арга зам нь болохоор зэрэг маш их боломжийн. Тэгээ ямар ч байсан энэ их хөтөмжтэй сайхан болох болов. Энэ их боломжийн одоо арга замаар одоо хоригдлогдож
хүрнэ юм байна. Тэгээд чинь одоо бяцхан үрсийнхээ Монголынхаа одоо ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийг одоо энэ цэцэрлэгт хүмүүжих одоо тодорхой хэмжээний одоо 120 хүүхдийг цэцэрлэгт хүмүүжих боломжийг олгож байгаа. Цэцэрлэгт хүмүүжнэ гэдэг бол би бол их юу гэх юм бэ? Ер нь маш их төлөвшлийг олдог хүн болтоо тий. Одоо суур одоо бяцхан иргэд маань одоо суур хүмүүжил болох тий. Эндээс одоо их олон юмыг сурч мэдээж одоо ямар хүн болох тий. Тэр одоо төлөвшлөө их олж авдаг их сайхан хансрагч цэцэрлэгийг ойлгодгийг. Одоо би ч гэсэн хүүхдүүдээ бас цэцэрлэгээр хүмүүжүүлж сургуульд оруулж исэн. Тэгэхээр зэрэг энэ хөө одоо 229 дэх цэцэрлэг одоо нэг байгуулах энэ төслийг одоо санаачилсан юу танай телевизийн тий одоо энэ төсөл дээр ажиллаж байгаа бүхэл хүмүүс одоо хувьяасаас уран бүтээлчдийн өмнөөс одоо маш их талархаж байгаагаа хэлэхэд таатай байна. Үнэхээр сайхан ажлыг эхлүүлсэн байна. Миний хувьд бол одоо энэ үйл ажиллагааг бол одоо бүхий л сэтгэл зүрхээрээ одоо чадлын харьяар дэмжинэ гэж бодож байгаа. За баярлаа. Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг асар том үүрэг хариуцлага тийм ээ бүр нэг чи. Тэгэхээр та ер нь үр хүүхдүүдээ ач зээнэрээ яаж ямар арга барилаар хүмүүжүүлдэг вэ? Мэдээж цэцэрлэгт явдаг байсан бах. Тэгэд явдаг байх бас те цэцэрлэгт явах бас цэцэрлэгийн багш нь те хүрээлэл найз нөхдийн нөлөөлөл их байдаг байх. Энэ тал дээр ер нь танд ямар яаж харагддаг вэ? Ер нь би одоо залуу байхдаа хүүхдүүдээ бас цэцэрлэгт л өгдөг байсан л да. Тухайн үед чинь одоо цэцэрлэгт хүүхдээ өгч чадсан тохиолдол бол одоо сэтгэл амар одоо ямар ч залуу ээж аав нар одоо эмээ өвнөр ч гэсэн арай сэтгэл амгалан ажиллаа хийж тий одоо амьдралаа залгуулж байна шүү дээ тий ойлгомжтой. Тэгэхээр зэрэг би бол тухайн үед одоо хоёр багаагаа бол цэцэрлэгээр хүмүүжүүлсэн. Тэгээд маш их чухал ач холбогдолтой. Яг гэвэл цэцэрлэгт маш их юм сурдаг. Одоо уншиж бичиж сурна. Наад зах нь л одоо хувцаа юу эмх цэгцтэй хурааж тавьж сурна. Юу бүхий л одоо ор дээрээ одоо бас хөрхэн засаж өвхөж сурна. Хоол ундаа цэгцтэй зөв суугаад одоо цаг тухайд нь идэж сурна. Бас өдөр бас тодорхой цагт унтчихин тий. Ер нь их л хүмүүжлийг олдог одоо тэгээд олон сайхан одоо тэмцээн юу одоо уралдаануудад ордог тий. Бүжгийн одоо баярууд болно тэгээд цэцэрлэгийн хүүхдүүд чи хөрхөн концерт тоглоно тий. Их л юм сурдаг да. Ер нь хүүхдийн авьяас бэлгийг бол одоо ихэд хөгжүүлдэг. Ийм л одоо онцгой гайхалтай сайхан газар гэж миний хувьд бол боддгийн. Миний хүүхдүүд бол бас цэцэрлэгт бас их л хүмүүжлийг олж их юм сурч сургуульд орохдоо нэлээд их бэлтгэгдсэн юм л байсан да тий. Тэгэхээр ер нь одоо таны бодлоор таны үеийн хүүхдүүдийн хүмүүжил одоо үеийн хүүхдүүдийн хүмүүжил хоёрын хооронд ер нь ялгаа зааг хэр их байна таны нүдээр харахад. Яг нь тухайн үед бол сургууль цэцэрлэгт явдаг хүүхдүүд ховор байсан баах мэдээж эмээ өвөө дээрээ өсөж хүмүүждэг байсан. Одоо цаг бол сайхан болсон шүү дээ. Бүгдээрээ л цэцэрлэгтэй. Миний үеийн тухай юу? Таны яг ингээ бага насны үеийн хүүхдийн хүмүүжил маш мундаг байдаг шүү дээ. Тэр нийгмийн шаал ондоо болсон чинь. Тухайн үеийн нийгэмчдээ социализмын үеэсэн. Тэгээд ер нь нийгэм шаал өөр байсан. Одоо бол бүр миний одоо залуу байх үеэс бүр ондоо болсон. Хүүхэд байх үеэс бүр одоо газар тэнгэр шиг өөр болсон тий. Гэхдээ одоо би бол эмээ өвөө дээр өссөн. Цэцэрлэгт нэг яваагүй. Гэхдээ цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийг бас хараад их атаархдаг бас их гой санагддаг л байсан. Тэгээд би шууд одоо 1-р ангид одоо 8 настай авдаг байсан. Тэгээд би бас 28 дугаар 10 жилийн сургуульд манай аав бас багшилдаг байсан. Хичээлээр эхлэж байсан. Тэгээд аавыгаа гуйж уйлж дагж гуйж аваад 7 настай анх сургуульд орж исэн. Гэхдээ ер нь тийм одоо цэцэрлэгт явдаг хүүхдийг одоо ер нь нийгэмшээгөө тий олонний донд байж сураагүй ер нь эмээ өвөөтэйгээ бол голдоо байж идэг тийм хүч.
одоо олон хүүхд божигсан юу газар ирээд бас жоохон зочирдож сонирн байдалтай л орж ирсэн байгаа. Би яг ингээд бүх юмыг гайхаж ирсэн байгаа боддیں۔ Тэгээд одоо эргээд бодоход бол цэцэрлэгт явж ирсэн бол одоо ямар ч тийм асуудалгүй байсан байх л та тий. Тэгэхээр хоёул яг ижлэгийн юм байна л да бүр нэгчээ. Би бас Багдад цэцэрлэгт явж байгааг байхгүй юу? Тэнгуудлаа шууд 8 настайдаа 1-р ангид яваад орсон. Бичгийн хэв, зурах, одоо ярих, дуу шүлэг, бүжиг үеийнхнээсээ мэдээж миний хувьд нэлээд доогуур байсан. Тэгээд ерөөхдөө дунд анги хүртлээ нэлээд тийм бүрэг хичмхий хүүхэд байсан. Тэрийгээ би бол тод сандаг. Бас ингээд хүүхдүүд чи аль цэцэрлэгт явдаг байсан бэ гэд их асуудаг байсан. Тийм. Би гэр цэцэрлэгт явдаг байсан гэж хариулдаг байсан. Тэрийгээ бол маш их тод санаж байна. Гэхдээ тэгээд ингээд бодохоор цэцэрлэгт явахаар бага наснаас нь хүүхдийн авьяасыг нээн илрүүлж өгдөг төлхөөрн тийм ээ. Тэгэхээр таны яг энэ гайхамшигтай дуулах ийм урлагийн авьяаст нь хэдэн наснаасаа яг илэрч эхэлсэн бэ? Энэ талаар дурсвал энэ бол сургуульд орсноос л ер нь ирсэн дээ. Тий. Сургуульд орсны дараах нь л одоо би чинь энэ 28 дугаар 10 жилд орчоод 2 дугаар ангид орохдоо л ер нь хөдөөрөөр шилжээд явсан. Эмээ өвөө хоёр дахь цэлтэрт очиод тэгээд тэнд очиод 2 дугаар ангид орохоос өмнөх нь л аав маань надад манлын авч өгч байсан. Миний охин өвөө маань маш их дуулах, бүжиглэх ер нь л урлагт их дуртай хүүхэд байсан гэж ярьдیں۔ Тэгээд надыг дэмжиж тэр нэг манлын авч өгч байсан. Тэгээд яг сонсголоороо хүнээр одоо клубийнхаа багшаар очиж би хөвлөлж ирсэн самгийн анх аваад. Тэгээд тэр үед чи манлын элбэг байсан. Тэгээд багшаар очиж хөвлүүлээд тэгэл тэрнээс хойш бараг өөрөө хөвлөж сураад сонсголоороо олон дуунууд сурч долдог байсан доо. Одоо шинэ жил болох гэж байна. Одоо сонирхолтой дээ. Жижиг гацуурхан нөөлгүүд юм байна да. Тэртээ бас гацуурхны гэртээ бид нар авчирлаа гэж хамгийн түрүүнд хөгжимч дуулаад хөгжимдөд сурж ирсэн тэгээд тэгэл одоо бодоход бол тэр ер нь цэцэрлэгт хэрвээ байсан бол айл хизээний тэр одоо урлагт дуртай байдал нэлээд төлөвшсөн дээ. Тэгээд нэлээд олон шүүдөө хөгжим бүжиг сурцсан тийм л байх байсан болоо гэж боддог шүү дээ. Тэгэхээр одоо цэцэрлэг гэдэг бол туйлаас одоо манай энэ одоо бидний амьдарч байгаа энэ нийгэмд маш чухал одоо үүрэг ийм байгуулах гэж би хувьдаа одоо бодож байна. Яг тэгвэл одоо хүүхдүүдэд цэцэрлэгт өгчөөд амар амгалан одоо ажил төрлөө хийгээ те. Юу ингэ амьдрахад бол одоо бас төхөмтэй байдаг. Тийм учраас нэг ч гэсэн цэцэрлэг одоо ингээд ард түмний хөрөнгөөр одоо боломжоор одоо хідүүлээ те. Ингээд босгоод авах юм бол энэ одоо үнэхээр маш олон айлыг 120 айлыг ч юм уу одоо нэг айлаас 2 3 хүүхэд явдаг бол одоо ямар ч гэсэн нэг 100 орчим айлыг бол одоо ажил хийх боломжоор нь хангаад өгөх юм уу гэж өгөх юм байна л да тийм. Тэгэхээр манай төсөл маань хэрэгжээд амжилттай болоод тэгхийн болвол 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдана, 120 эцэг их санаа амар ажиллаа хийн. Тэгээ 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсрал хүмүүжлээ олж авна. Ийм сайхан төсөл байгаа юм аа. За тэгэхээр үзэгчдээ та бүхэн 21, 25, 20 дугаарын утсанд холбогдож бүрнээ ихчийн мэндийг мэдэж бас энэ цэцэрлэгийн талаар санал сэтгэлдээ солилцох боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр та сая хэллээ шүү дээ тий. Одоо удахгүй 1 хоногийн дараа 2015 он маань гарах гэж байна. Тэгэхээр таны хүүхэд насны дурсамжийн талаар хуваалцмаар санагдлаа л да. Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв? Сайхан дурсамжаасаа манай үзэгч хүүхэд багчуудад хуваалцахгүй юу та? Шинэ жилийн баяр бол яахгүй хүн бүхний төхөөд ирэхээр одоо догдлон хүлээдэг. Өсөж хүлээдэг ер нь их бага гүйлдэ том жижиггүй л одоо их догдлон хүлээж учран залгадаг ийм сайхан баяр гэж би хувьдаа боддог. Гэр бүлийн баяр тийм ээ? Тий, нэг л гоё одоо 31-ний шинэ олон эд шидийн юм шиг. Их л гоё сэтгэл төрдөг дөө ер нь. Тэгээд
Жоохон байхад бол тэгэл мэдээж аав ээжээсээ маш гоё бэлэг аав. Ер нь шинэ жил бол бас их гэр бүлийн баяр гэж боддог. Одоо шинэ жил он салхитахад бол бүгд л халуун ам бүлээрээ те. Гэхдээ бүгдээрээ байцгаадаг үстэй те. Тэгээд одоо шампанска буудуулаад одоо цонхороо одоо нөгөө нэг юу хардаг штеп. Солиотой хараад бялууга хувааж идээд тэгээд хүслээ шивнэн зарим нэг маш гоё одоо телевизийн програмууд үзэн тэ. Одоо бол олон телевизүүд байгаа мэдээж бүгдээрээ л их сайхан баярын нэвтрүүлгийг одоо бас хийсэн байгаа. Би ч гэсэн бас хүлээгээл догдолж л байна. Тэгэхээр миний баг үед болохоор зэрэг одоо Оросын телевизийг бол их шимтэ үздэг байлаа. Оросын сувгууд байдаг гэсэн. Тэгээд маш гоё одоо баярын одоо шинэ жилийн баярын нэвтрүүлгүүд болдог. Оросын одууд одоо гоё одоонууд дуулдаг, концерт явдаг. Тэгээд байлаа. Манайхан бас баярын мишэл гэдэг одоо үндэсний телевиз жоохон багт ч одоо үндэсний телевизлэр л шүү дээ тий. Тэгээд дараах нь UBS гээл тэгээд гарч ирсэн. Тэгээд би бага ахыхаа самгийн тэгээд Оросын телевиз их үздэг. Үндэсний телевизийн баярын мишэл одоо нэг тэгжэл одоо сургуульд орсон айн бол би одоо бас сургуулийнхаа өвлийн үгнээс 4 жил 5 жилч бэлэг авсан бахаа да. Ер нь тий. Тэгэл онцорлогтон гээл маш их одоо бэлэг л ямар ч байсан өвлийн үгээс бэлэг авдаг. Одоо бас нэг баярын бичиг энэ төр авдаг. Тийм л байсан. Гэхдээ үнэхээр гоё баярлалтай байна л тий. За тэгэхээр үзэгчдээ 229 дэх цэцэрлэг ард түмний төсөл шууд нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Дөнгөж сая суугаад харуулсан үзэгчид маань юун төсөл вэ гэж бас гайхчихж магадгүй төслийнхөө талаар товч танилцуулъя гэж бодлоо. MBS телевиз боловсрол соёлын төлөө дэвшлийн сан гэд төрийн бас байгууллагатай хамтран 120 хүүхдийн багтаамжтай 229 дэх цэцэрлэгийг ард түмний төсөл сэтгэлийн хандвар босгохоор энэ төслийг эхлүүлээд удааг байгаа юм аа. За тэгэхээр та бүхэн маань 21, 25, 22 дугаарын утсанд холбогдож энэ төслийн мэн талаар санал сэтгэлдээ хэлж мөн бүрний хичээсээ энэ өрөө амар амгалангад нэрх боломжийг бид олгож байгаа юм. Тэгэхээр хүн болох багасаа хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг. Яг одооны хүүхдүүд бол хүмүүжил төлөвшлийнхөө 80%-ийг нь цэцэрлэгт байхдаа авдаг. Ийм шинжлэх ухааны нотлогоо судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр за үзэгчд маань холбогдож байна уучлаарай. Байна уу? За тасарчлаа. Та бүхэн залхахаас өмнө дэлгэснээсээ баг зэрэг холдоод утсаараа бит хоёрын дууг чагнах боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр хүн болох багасаа хүлэг болох унаганаасаа гэдэг энэ ардын маань зүрцсэн үг магадгүй цэцэрлэг сургуульгүй байсан дээр үед энэ бид хэдийг бас хүмүүжүүлээд ирсэн болов гэж боддгийг. Та ер нь энэ тал дээр одоо үр хүүхдүүдтэй хэр их одоо сургаал үг хэлдэг вэ? Хүмүүжүүлэхдээ. Одоо хэлэлгэл яг. За багаас нь л тэгэл эцгийнхээ хүмүүжил тэгээд олгосон хүмүүжилтэй тэгээд залгуулад цэцэрлэгийн наснд юу хүрээ цэцэрлэгт ороод одоо багш нарынхаа одоо заасан сургаснаар хүмүүжиж байгаа л та хүүхдүүдтэй. За уучлаарай бүр нэрч үзэгч холбогдож байна. Байна уу? Сайн байна уу? Та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна уу? За байна тэнийг сонсож байна. Сайн байна уу? Байна таныг сонсож байна та яриарай. Зурагтнаасаа баг зэрэг холдоорой. За би өмнө гоёс ярьж байна. За их холоос холбогдож байгаа юм байна. Сайхан өвлөж байна уу? За тэгээд юуны өмнө энэ нэвтрүүлгийг явуулж байгаа та бүхэнд баяр талархалтай илэрхийлье. За баярлалаа. Тэгээд өмнө гоёс энэ бүрнээ баяр гавьяатыг таньдаг нэгэн дотны хүн байгаамаа би мөнгөчлөө өвчнө байна. Сайн байна уу? Сайхан өвлөж байна уу? Сайхан өвлөж байна. За тэгэхээр бас таны ойр дотны хүн
олоос холбогдох шиг боллоо. За шинэ оны мэнд хүргэе. Нэг телевизээр уулзсан дээрээ тэгээд шинэ оны халуун мэндийг хүргэе. Тэгээд сайхан баярлаарай гэр бүлээрээ. Шинэ оноо сайхан уутаарай гэж хэлье. Сайхан баярлаарай. Шинэ оноо сайхан уутаарай. Баярлаа. Бэнэ? Байна. За танд өөр хэлэх санал байна уу? За тэгээд энэ 229 дугаар цэцэрлэгийн одоо энэ төслөөр одоо байгуулагдаж ирээдүйн одоо бидний одоо үргэлжлэл болсон энэ Монголын одоо ард түмний олон хүүхдүүдийг одоо сайхан хүмүүжүүлж одоо сурах боловсрох замд нь одоо их амжилтыг хүсье. За баярлаа. Баярлаа. Алс холоос залгаж одоо зорж залгасанд маш их баярлаа гэж хэлмээр байна. Мөнгөчлөндөө. За баярлаа. Үзэгчд маань холбогдсоор байна. Өмнө Говь аймгаас хүртэл манай төслийг дэмжиж үзэгч маань холбогдож байна. Тэгэхээр та бүхэн үргэлжлүүлээд 21, 25, 20 дугаарын утсанд холбогдож бидэнтэй энэ төслийн талаарх санаа бодлоо хэлэх боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр уран бүтээл, урлаг гэдэг бол хүнийг хүмүүжүүлэгч нь байдаг тийм ээ. Тэгэхээр та урлагаас өөртөө юу шингээж авсан бэ? За одоо уран бүтээл, урлаг тэр дундаа одоо би бол дуучин хүн тий. Дуу би одоо зөвхөн хамгийн энгийнээр ярихад дууны шүлэг гэдэг бол одоо агуу их ухаарлыг олгодог тий. Одоо яруу найрагчийн одоо тэр дотоод сэтгэлээс урсан гарсан, урган гарсан тэр сайхан одоо яруу сайхныг тий амьдралын утга учир одоо бүхэл одоо сэдвэр одоо хэлж байгаа тэр яруу найрагчийн тэр үгийн утга уянгыг одоо аялгууд нийлүүлэн гэдэг хүмүүст хүргэдэг. Одоо хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо тэр сэтгэлд нь хүргэж тэр сэтгэлээс ургасан юмыг сэтгэлд нь хүргэж одоо хүнд айлгуулдаг ийм л одоо чухал одоо их зэвсэг гэж би боддtiin. Тэгэхээр зэрэг мэдээж яруу найрагч хүн бол дандаа сайн сайхныг одоо ухаарлыг те одоо голдор хэлсэн байдаг те амьдралын үннийг тэгээд тэр бүхнийг одоо аялгаунд оруулсан тэр одоо хөгжмийн зохиолч тэр уран бүтээлийг одоо ард түмэндээ хүргэж байгаад одоо туйлын их баяртай байдаг юм аа. Тэгэхээр бас үзэгч ер нь альч насныхан бай үзэгчд маань бас дууг сонсож дуугаар хүмүүждэг байх гэж бодож байна. За тэгэхээр хоёлоо төслийн талаар үргэлжлүүлж ярих гэж боддгийг бодож байна. Тэгээд төсөл цэцэрлэг маань сонгон хайрхан дүүрэг юм уу? Баян зүрх энэ хоёр дүүргийн аль нэгэнд нь баригдах төлөвлөгөөтэй байгаа. Зураг төсөл маань бол гарчихсан байгаа. Энэ хоёр дүүргийн аль хэрэгцээтэй, шаардлагатай гэсэнд нь үзэгчдийн санал авж байгаач ч юм уу гадуур явж мэдээж судалгаа цуглуулж байгаа. Тэг аль нэг дүүрэгт нь барих юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр сонгон хайрхан дүүргийн хувьд маш хүнд байдаг юм бэлээ. Манай телевизийнхэн бас явж судалгаа хийсэн, сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэсэн. Энэ бол ерөөсөө их асуудалтай юм билээ шүү. Ер нь ингээл ажиглаад тахад одоо манай хүүхдүүд бол том болсон болохоор нэг бас нэг анзаардгүй байсан. Тэгэхээр ер нь л ингээл намар болоод ирэхээр зэрэг л одоо хүүхдээ яах гэсэн асуудал бол маш их одоо манай нийгмийн их чухал тулгамдсан асуудал яадаг л янз бүрийн одоо цэцэрлэгт нь хандив өргөдөг ч юм уу янз бүрийн байдлаар хүүхдээ өвдөгч сурагтай. Тэгэл ер нь л их л танил талгүй бол цэцэрлэгт хүүхдээ оруулахад ер нь хэцүү байдаг гэж би олон удаа сонсч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр одоо яах аргагүй та манай нэг чухал одоо тулгамдсан асуудал болчихсон тийм ээ. Одоо мэдээж авч чадсан. Бас танд оруулж байгаа энэ төрийн тусгай төрийн бас байгууллага одоо MBS телевизийнхэнд одоо дахин талархаас авахгүй гэж байна. Бас энэ төсөлд маань нэгдэж дуу хоолойгоо ихтгэж байгаа, дэмжиж байгаа бас танд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй тулгамдсан асуудал. Жилд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй үлддэг 80,000 хүүхэд гэртээ суугаад хүлээж идэг. Магадгүй эцэг их нь ажил хийх ёстой, арга гэр амьдралаа залгуулах ёстой. Тэгэд байн хүүхдээ хараад суугаад ийн гэж олж чадахгүй. Тийм болохоор ингээд харах хөнгүүгэд байдгийн улмаас
сард 15-аас 17 хүүхэд амь насаа алддаг ийм харамсалтай тоо баримт байдгаа. Тэгэхээр үзэгчдийгээс бас дэмжиж энэ төслийг мэн дэмжиж оролцоорой гэж хэлмээр санагдаж байна. Ялангуяа сонгон айрхан дүүргээс бол хүмүүс их холбоо сэтгэлдөө манай нэвтрүүлэгт 1 хороо нь 15,000 гаруй хүн амтай. Тэгсэн хэрнээ 3 хорооны дунд 1 сургууль, 1 цэцэрлэг байх жишээний. Тэгээд сургууль цэцэрлэгтээ явах гэж маш хол 8, 9, 10 буудал явдаг. 2 автобусаар дамждаг гэд бас нэлээд хүнд хэцүү орчинд л ажиллаж амьдарч сурч боловсрдог хүмүүс бас байдаг. Тэгэхээр том хүмүүс бол яхав тийм ээ. Бага насны хүүхдүүд тэгж хол явна гэдэг бол хэцүү шүү дээ. Зүү шүү дээ. Тэгэл одоо машинтай машингүй айлууд байна те. Тэгэл автобус дамжаалууд байна. Үнэхээр хэцүү. Тэгэхээр энэ одоо энэ хөрөнгийг босгоход бас одоо манай Улаанбаатарт тэгэл одоо хичнээн компани байдсан дээ баримжаа одоо тооцоо байдаг бах тий. Тэгэхээр зэрэг одоо тэр олон компаниуд нэг 10,000 төгрөг ч юм уу тий. Одоо бүр боломж байдаг бол арай ахиухан ч юм ингээл энэ хандив өргөхөд мөн одоо энэ мобайл тий. Одоо нэг мессеж илгээхэд нэг тооцох нэг гэж байгаа юм тий. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ одоо босгож болох байц ийм одоо арга замаар одоо энэ хөрөнгийг босгож байгаа энэ их таатай үйл ажиллагаа байна. Тэгээд ямар ч байсан уран бүтээлч хүний хувьд бол би одоо үнэхээр их дэмжиж байна. Тэгээд үйл ажиллагаа болгонд нь оролцсноо гэж та юу бодож байна. Та бүхэндээ амжилт хүсье. За баярлалаа. Хичээлээрэй гэж хүсье. Тэгэхээр манай төсөл маань дансны дугааруудаар бас хандив авж байгаа. 150 тиг 51 тусгай дугаарт бас мессеж авч байгаа. Та нэг мессеж ичлээ гэхэд 229-р цэцэрлэгийг одоо барих нэг ширхэг тоосох юм маань бидэнд авч өгж байгаа, төхүүлж өгж байгаа ийм сэтгэлийн хандив байгаа юм шүү гэж бодож байна. Одоогийн яг өнөөдрийн байдлаар бол 150 тиг 51 тусгай дугаарт маань 3636 мессеж ирсэн байгаа. Энэ сая 399,000 гаруй төгрөгийн хандив бол ерөнхийдөө цугларсан байгаа. Тэгээд та бүхнийгээ бас дэмжээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа танд. Өнөөдрийн маань урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцож үзэгчид түмэнд маань бас дуу хоолойгоо хүргэсэнд маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Сайхан баярлаарай, сайхан шинэ оноо өгтаарай гэж ерөөе. Баярлалаа ирэх үзэгчдээ 229-р цэцэрлэг ард түмний төсөл нэвтрүүлгийн маань өнөөдрийн шууд нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай төсөлд маань өнөөдөр Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Бүрнээ хоёр ихч маань нэгдлээ та бүхэн ч гэсэн манай төсөлд нэгдэрэй гэж уриалж байна. За ингээд бүгдээрэнд нь шинэ ондоо аз жаргалтай эрүүл энх байхын хүсье өрөөлийг дэвшүүлээд нэвтрүүлгээ өндөрлөж байна. Сэтгэл цэцэрлэгийн төсөл эхэллээ. Та бүхэн дэмжээрэй. Би ч гэсэн хандив өргөсөн байгаа. Хүүхдэд өөртөө итгэлтэй болгох, хамгийн гол нь суур хөрмөжтийг зөв болгоход цэцэрлэг хамгаас чухал байдаг. 229 дэх цэцэрлэг төслийг бүгдээрээ хамтдаа дэмжицгээе. Би ч гэсэн дэмжиж байна. Хүүхэд бидний амьдралын баяр баясгалан. $229 цэцэрлэгийг бүтээн байгуулах энэ үйлсийг би ч гэсэн дэмжиж байна. Та бүхэн ч гэсэн дэмжээрэй. Бүгдээрээ энэхүү цэцэрлэгээ хамтдаа барьцгаая. MBS телевизийн санаачилсан 229 дугаар цэцэрлэг ард түмний төслийг бид дэмжиж байна. Бид ч бас энэ төсөлд нэгдэж байна. Та бүхэн дэмжээрэй.